Өврангай аймгийн онцгой байдлын газраас өсвөрийн аврагч 2025 аймгийн аврагч шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ерхий боловс сурлын сургуулийн ахлагын сурагчдаас бүрдсэн 13 багийн 103 өсвөрийн аврагчид оролцож, аюулт үзэгдэл ослоос өрчлөн сэргийлэх, бусдад болон өөртөө анхны тусламж үзүүлэх ур чадвараа сорин дэсвэр хатуужил ахваал самбаагаад ажлан өрсөлдлөө. Аймгийн засаг даргаас Монгол Улсын шадар сайттай байгуулсан гэрээний хэрэгжлийг хангах мөн одоо онцгой байдлын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгацсан ажлууд. За мөн одоо амьсгалын эрсдийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөнд тусгацсан ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өсвөрийн аврагч 2025 тэмцээнийг бол зохион байгуулж бэлтгэл ажлыг хангаад одоо нээлтийн үйл ажиллагаа болоод тэмцээн маань ингээд амжилттай зохион байгуулагдаж байна. За энэ тэмцээн маань зохион байгуулагдсанаар одоо хүүхд агчдын амьсгалын эрсдээс өрсөн сэргийлэх, аврах, хойш үсээ сэргээн босгох, цаашид одоо сургуулийнхаа хүүхэд багчууд, дүүнер, ах эгч нартаа төрөл садандаа одоо сурсан, мэдсэн зүйлээ одоо таниулах, сурчлах энэ ажлыг ингээд зохион байгуулах ийм одоо ачаал бүгдэлтэй дадлаг сургууль байгаамаа. Аймгийн онцгой байдлын газраас офицеруудыг сурагч чиглүүлэгчээр томилон багуудад заавар зөвлөгөө өгсөн байна. Тэмцээнээр оролцогчдын хурд хүч ахваад самбааг усанд осолдогчдыг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, химийн хордолттой замыг тулах, гал унтраах, бартаа саадыг давах, мэдлэг сорих асуудалд хариулт зэрэг 8 цагт шалгууллаа. 12 баг оролцож байгаагаас ер нь хүүхдүүд маань нэг 7 гишүүнтэй 7 гишүүн ингээ оролцож байгаас нэг цаграг шидэд яг юундээ оруулж байгаа нь бол нэг 2 3 нэг багаас нь 2 3 хүн бол оруулаад яг ингээ оноогоо аваад явж байна. За манай цэг дээр болохоор 3 хийх төрлийн үйлдэл байгаа. За эхний үйлдэл нь болохоор хөдөлмөр хамгааллын тусгай хувц өмсөх гэдэг энэ хувцыг өмсөж байгаа. За энэ хувцыг өмсөд хүүхдүүд маань болохоор энэ хувцыг одоо нэг 30-40 секундтэй ер нь өмсөх нормативтай байгаа. За хоёрдугаар цэг маань болохоор хувц өмсөн хүүхдүүд маань болохоор одоо 20 м галын хоолойг 2 төмбөний завсрын хооронд хийсэн тохиолдолд 1 минутын шагналаа авч цааш тэмцээнийг үргэлжлүүлж байгаа. За 3 дахь тэмцээн 3 дахь төрөл нь болохоор холбоодрогийн тастагч гэж байгаа. Тэрүүгээр төмөр тастна. Наадад нь гарын дорх материалаар эмэгтэй хүүхдүүд нь болохоор гарын дорх материалаар жижиг аяг бэлтгэж хийж байгаа. За энэ зүйлүүдийг хийснээр хүүхдүүд маань анхан шатхны мэдгэдэггүй авч цаашдаа гамшиг эрсдэлээр анхан шатны мэдгэдэггүйтэй ажиллах хэрэгтэй гоо. За манайх болохоор анхны тусламжийн өртөө байгаа. Энэ хүүхдүүд маань нэг эхний үйлдэл бол одоо ухаангүй амьсгалахгүй байгаа эсгийг шалгаад амьсгалгүй байвал том хүн одоо хүүхэд нараад CPR буюу зүрх хүншиг нисэх амьдруултыг хийн. Хоёр дахь нь болохоор одоо хөнгөн гэмтэл зулгарсан цусаалдж байгаа хүнд бол боолтоо хийн. Гурав дахь үйлдэл нь болохоор тулгуур ясны гэмтэлтэй хүнийг одоо яаж боох вэ те тэр боолтуудыг хийгээд гарын доорх бүтээлэг одоо хүнжил материал ашиглаад тодорхой цаанд зөөвөрлөх энэ үйлдэлийг гүйцэтгэх байгаа. За ер нь урд урдын орж исэн сургуулиуд бол ер нь бол тодорхой хэмжээний туршлага мэдлэгтэй байгаа. Дээрээс нь нөгөө өсвөрийн улаан загалмай сургууль дээр өсвөрийн улаан загалмай гишүүцтэй сургуулиуд бол харьцангуйгаар нөгөө анхны тусламжийг мэдгэдэггүй авсан учраас найз нөхөдөө за тэмцээнд орж байгаа хүмүүсд заасан учраас одоо сайн байна. Тэмцээний эхний байрыг Баян Дүр сум, Удаах байрыг Өлжид сум, 3 дугаар байрыг 12 сумын Тэмүүлэл Эрдэм сургуулийн баг тамирчид эзэллээ. Төрүүлсэн баг тамирчид бэлтгэлийн анган улсын аврах шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм а. Манай багийн хувьд хоорондоо эвтэй найртай, хоорондоо маш сайн ярилцсны эцэст алтан медаль авлаа. Үнэхээр баяртай байна. Багийнхнаараа бахархаж байна. Өрсөлдөгч ер нь бол чанга болоо. Бид нар өөрснийхөө алдаан дээр маш сайн ажиллаж чадсан. Бид энэ тэмцээнээс бол хамгийн хэцүү нь бол ер нь бол хол замын гүйлтүүд байсан. Гүйлтээ манай багийн хувьд ирэх жил илүү сайн болгоод илүү хүчтэйгээр орж ирнэ. Их анх орсон. Маш их хоёрд орсондоо маш их баяртай байна. Энэ төсөд орсноор бид нэр гүйж багаар ажиллах, анхны туршлага үзүүлэх, усанд осолцсон нэг янз бүрийн юмчид аврах талаар сурсан. Өсвөрийн аврагч тэмцээний хүүхдийг болцшгүй аюулын ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагжуулах, анхан шатны мэдлэг олгох, авран хамгаалах онцгой байдлын албыг сурталчилгаад чиглэсэн байна.